сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Энэ сайхан мөчүүд өнөөдөр Монгол орныхон өнцөг булан бүрт байгаа эрхэм ахын дүүс, эрхэм үзэгч та бүхэндээ Монгол орны минь баруун хязгаар өндөр сүрт улсын газар нутаг болсон Тунгал гаруун гол мөрнөр ундаалсан баян үдгийчүүд наврын баяраараа инхүү дуудаж байна. Өнөөдрийн дугаараа 1-р шатныхаа дараагийн оролцогчдыг бүгдээрээ шинэхэн дугаар шинэ оролцогчдаа ухтан авахд бэлэн болоод байна. Шүүгчд маань хөгжмийн зохиолч ерөнхий шүүгч Бэлэгтэй. Шүүгч зууны мандаа дүүрийн дуучин Пүрэв доржийн Монгол улсын ардын жүжигчин Монгол улсын хөтөлбөрийн баатар Пүрэв доржийн Унган шав соёл урлагийн их сургуулийн анхны төгсөгч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гац зодонд Авшихрын канат мөн Бодор цамын эзэн яруу найрагч Борхүүгийн бацаахан нар шүүн дугаахад бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн дугаар 1-р шатны дараагийн оролцогч нар маань ингээд цуврч одоо номероо үзүүлэхэд бэлэн болсон байна. Ингээд дараагийн оролцогч өнөөдрийг эхлүүлэх оролцогч болвол манай Баянгүлгийн аймгийн Үлгий сумын төвийн 2-р бүхийн баастын нэрэмжит 2-р сургуулийн багш Учрал Заяа гэдэг бүсгүй маань та бүхэндээ дуу хуурай хүргэн ийхүү Баянгүлгийчүүд дуулж байна. Уралдаа маань өнөөдрийн дугаараа хүргэж байна. Учрал Заяагаа урьж байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт Баянгүлгийн аймгийн нийт зүтгэхийн иргэд ард түмэн та бүхэнд өдрийн мэндийг дэвшүүлье. За намайг Лам Цэрэнгийн Учрал Заяа гэдэг би боловсролын салбарт одоо 8 дахь жилдээ ажиллаж байгаа түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй хүн байна. За өнөөдрийн Баянгүлгийчүүд дуулж байна. Уралдаанд ТV шоу нэвтрүүлэгт Жаргал сайхны үгай дээшээ морилно хэмээх уран бүтээлээр оролцож байна. Таалан болгоно. Хоча дэлгэнэ хоннон унжин үлэрэнэ хотолиг хөөж айвэрнэ хатан тонгодог сэтгэлээ манайд чилнэ хаана Монгол ёсон дэшээ мөрөднө Шэмэрлэнэ автэмэн хэнсэж суудалд тухлно алжаал тэж дөрөө суудно амгадан нутагч минь ууж үндэдэнэ хатан тонгодог сэтгэлээ манайд чидэнэ хаана Шэмэрлэнэ явдал саатан суудалд тухлно яруухан шүдэг таасан сонсно ялгуухан наядгон ойрон хөгжигдэнэ хатан тонгодог сэтгэлээ манайд чидэнэ хаана Монгол ёсон дэшээ морилно
Баярлалаа. Баян үлгийчүүд дуулж байна. Хоёул ойрт энэ дэрий. Учир заяа бол сайхан баян үлгээд ирэхэд бол энийг дуулаад хүмүүсийг угтаад авчихад бол асуудалгүй юм байна. Манай Монгол Улсын соёлын төвийн ажилтан Чулуун Чимгийн дуусан дууха тийм энэ чинь Монгол хүн та дээшээ морилно гэж манай баян үлгийн нутаг бол угаасаа л зочломтгой дайлантгаагаараа Монгол орныхоо 21 аймагуд дотроос хамгийн алдартай нь байдаг гэдэг ийм сайхан одоо угтах дууг бэлдсэнд баярлалаа. Тэгээд багш хүн бол ардын багш тайзан дээр гаруул дуучин, барилгат очвол барилгачин гэх тийм ээ. Ерийн малчийн хотноос ертөнцийн жихэн дурсгсан багштай эгэлгүй өөрөө их тийм буянтан ачтан хүн өнөөдөр бас энэ дууны уралдаанд орж байгаад баяртай байна. Шүүгчдийнхаа сэтгэлийг сонсхийг хүсэж байна. За. Багш хүн болохоор олон хүүхдтэй харьцдаг тийм ээ. Тайзан дээр бол өөрийгөө авч явах чадвар бол мундаг байна. Харин дууны мань зарим өнг юу ичвэ? Хоолоо. Яач юу харин хоолоо өвдсөн багш нь тийм. Дээш ерөөсө гарахгүй байна. Сайн ханаа төрөө дээр 2 Эсвэл өчигдөр толгой тархиа угаач юу? Ер нь та бүхэнтэй хэлэхэд мэрэгжлийн бус болохоор манайхан зарим нь мэдэхгүй баг. Ер нь дуулахын өмнө орой тархи толгойгоо угааж болдго юм шүү дээ хүмүүсээ. Тий. Нэг өдөр одоо гүрэн шүү дээ толгой тархиа угаахгүй. Ингээд нөгөө дээд өнгө хоолойны дээд өнгө алга болчихдгийг. Эсвэл халуун ногоодоо хоол идэх ч юм. Би тэгээд чамааг өчигдөр тарих толгой гоёхгаа толгоогоо гоодсан юм болоо дээд өнгө нь хайж чиваа л гэж бодож илээ. Сайн нөгөө сургуулийнхаа золголтон дээр бас дуулчаад тэгээд бишжээ л да. Бас дундуур сая гүүгээд ирчлээ тий. Ингээд хоолоо ер нь жоохон өвдөлтэй. За баяр хүргэе. За ганаад багш. Сайн байна уу? Эрхэм сургууль хүмүүжүүлэгч. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ер нь Тэмбэр саятай дуулчмар хүүхд харагдаж байна. Яг сайн манай дүүгийн хэлдэг шиг хоолой шог ядарсан байна. Гэхдээ бас зоригтой дуулах хэрэгтэй. Ер нь дуулж исэн хүн байна. Гэхдээ өөртөө байгаа бүх боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй. Тайзны нэгэнд өдөр болгоны юм биш шүү дээ. Тийм учраас дараагийн шатнатын эсвэл мөн адилхан амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. За Бацаахан шүүгч бол сэтгэл адилхан гэж хоёр шүүгчтэй. Учир заяада учрал бүхэн бүрдсэн үргэлж ертөнцийн наранд ивэгдэж явахын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Баян үлгэж дуулж байгаа төсөлд энэхүү сайхан уралдаанд оролцож байгаа танд баярлалаа. Ингээд таныг ярилцлагын коридор руу урьж байна. За баярлалаа. Дэмжигч Asmina Star компани. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ үтшийн мэндийг хүргэе. За намайг Ламцэрэнгийн Учир заяа гэдэг. Би Баян-Улгийн аймгийн ерөнхий боловсролын Бүхийн Баастын нэрмжид хөдөлмөрийн гавьяаны Улаан Тугийн одонд 2 дугаар сургууль түүх нэмийн багшаар 8 дахь жилдээ ажиллаж байгаа хүн байна. За өнөөдөр Баян-Улгичд дуулж байна уралдаанд би тал хүчээс жаргал сайхны үгай дээшээ морил уран бүтээлээр оролцсон байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны их болдын Чулуун Чимгийн дуулж хүргэснээр энэ уран бүтээлээр оролцсон. Би сургуулийнхаа нэг баяр ёслол дээр ч юм уу нэг цэнгүүн дээр хаяа усны айдууны мэд өргөх тийм тохиолдол байдаг. Тэгээд сая нөгөө сургуулийнхаа нэгдсэн зургалтанд оролцоод энэ дуугаар айдууны мэд хүргэжээ. За энэ дуугаараа Баян-Улгичд дуулж байна тэмцээнд мөн оролцчих гэсэн бодолтойгоор ирээд дуулсан байгаа. Шүүгчд мань ер нь бол дуулдаг хүн юм байна. Тэгээд зарим нэг нөгөө юуны тахилтан дээр яагаад тоолоос харалтаад байна гэх тиймэрхүү зүйл хэлсэн. Төрөөс биш энэ эерэг хандлагатай байсан. Манай аав маш гоё дуулдаг хүн байдаг. Тэгээд бас удам дамжсан байж магадгүй. Найранд 3 дуутай гэдэг шүү дээ тий. Тэрэн шиг. За оролцогчид бол ерөнхийдөө маш хүчтэй байна. За тэгээ энэ хүчтэй оролцогчдоос одоо цойж гарч ирэх нөө яах нүг одоо шүүгчд тунгаан бодож байгаа гэж бодож байна. Гэхдээ би өөрийгөө бол тэнцчих байхаа гэсэн бодолтойгоор ингэж оролцсон байгаа. Энэ Наврузын баяртай холбогдуулан энэ Баян-Улгичд дуулж байна гэдэг уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа Малчин телевизийн хамт олон за мөн Наска ахта баяр хүргье. За тэгээ энд оролцож байгаа нийт оролцогчдоо амжилт хүсье. Мөн дуу хоорын үлгий дундгав гэдэг шиг дуу хоорын нутаг Баян-Улгийн аймаг байх тухай гэж хүсээ өрөөж байна. За Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа Малчид дуулж байна гэдэг уралдаан тэмцээнд бол тэр болгон одоо иргэд очиж оролцох боломжгүй. За энэ үд хаалгыг нээж одоо Баян-Улгийн аймаг зохион байгуулж байгаа явдалд одоо би төдийгүй энд оролцож байгаа оролцогчид маш сэтгэл хангалуун баяртай байгааг бас илэрхийлэхэд таатай байна. Дэмжигч Казах үндэсний хувцас урлалын Асал Мура компани.
Энэ ташрамд бас хэлэхэд баян гүйлгчүүд уулж байна. Ирхүү Монгол орон даяар малчин телевизээр цацагдж байгаа уралдааныг маань дэмжсэн Муратын сэрэг захиралтай Медина ресторан, Дарига рестораны хамт олондоо өлгөөчүүдийн өмнөөс бас талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Авиасыг урлагийг энэ сайхан соёлыг дэмжиж байгаа эрхэм хүмүүсээ бид алдаршуулсаар байх болно. Ингээд баян гүйлгчүүд уулж байна төслийн энэхүү уралдааны дараагийн оролцогчийг та бүхнийхээ өмнө урихад бэлэн болоод байна. Энэ хүн бол гайхамшигтай алтны дэргэд гуйл шаарлна гэж ярьдаг хүмүүс. Та бүхэн бас шүүгчдэр гайхах байх. Манай Баялгийн аймгийн хөгжим драмын театраас хүн оролцож байгаа. Тэр хүн ямар хүн оролцож байгааг үл манай театрын одоо хамгаалтын алба одоо жижүүр хийдэг Арстан гэж одоо залуу маань энэ уралдаан дээр би бол мэрэгжлийн бусаа. Би тэгтээ театрт олон дуучдыг бүжигчдийг хараад одоо явдаг учраас би гэртээ амар бэлдээд ирсэн. Энэ уралдаанд ормоор байна гэд манай театрын одоо захиргаа аж ахуй зохион байгуулалтын Тэмүр дарга нь одоо ягаад театрын уран сайхны хувцсыг аваад алж өгч байна энэ. Энэ сайхан оролцогчийг бүгдээрээ угтаа авцгаая. Ингээ та бүхэндээ Наврузын баярын мэндийг хүргээд Баянгөлгийн аймгийн Хурмахааны нэрмжлэл Алтан гацод хөгжим драмын театрын хамгаалтын алба жижүүр эрхэм Арстаныг урьж байна. Яа. Алдар ший бүгдээрээ. Oğlumdan konğanı oy bol seken örüp şığar koradan koy bol seken dey saldım ay Oralının barında Mereke toy bolsa eken dey saldım ay İki ay kola jiren ay Çal kuyruğun tüygen ay Bol ömürden kızıga Aman esen jürgen ay Ülker görmeyde cetegimni dey saldım ay Bizim ağol ahtasta Oy eteğinde keşke çıksam Ağlıma cetemim bir dey saldım ay Osunday dağayım Oy oynada gül bizler jürmez Allah ceteginde dey saldım ay Yekay kula jiren ay Çal kuyruğun tüygen ay Bol ömürden kızıga Oynap şirkin külgen ay Jürmeyde cetegimni dey saldım ay Ekevim ay ükülger Jürmeyde cetegimni dey saldım ay Вау, баярста баяр үргээ. Нааш баяр үргээ. Үнэхээр би түрүү хэлсэн манай жижүүр Арстан болоод ажилтай хариуцлагатай тэгээ бас их тогтун айгүй гоё хүн л дээ. Одоо бас театрын удирдлага хийж явах үед Арстантайгаа хамтарч ажиллаж исэн хүний үед мэдэн тэгээд
дуулдгийг ёстой мэддэггүй байсан. Өнөөдөр л анх удаа би дуулахыг хардаа гайхалтай байна. Казак найр нэг эд дундаа орж байгаа. Нэг гоё энэ найрын дуу, энэ сайхан ардын дуу, казак ардын дуу Дэй салдамаа гэж энэ дууг бол казак түмэн маань найр бүхэн дээрээ хөгжөөж дуулдаг. Хорвоо мөнх бусыг хорвоо үргэлж байнга байдгүй учраас жаргалын төлөө хамтдаа дуулцгаая гэдэг утгатай ийм сайхан ардын дууг Арстаа маань үнэхээр нэг найрын дунд дуулж байгаа юм шиг сайхан дууллаа. Ингээд манай шүүгчдийн сэтгэлийг би сонсъё гэж бодож байна. Та хоёр энэ театрт бэлдэж чад орсон юм шүү. Бодлоо одоо харж яана энэ төр гайдлаа. Гэхдээ анх удаа харж байна бацаах найр. Наа хүн чинь бүр Тэр анх удаа гарч байна. сандраг мандраг шинжгүй. Бүр хэзээний дуучлал биш үү? Тэгээ тэр дуулж байгаа дуугаа илэрхийлж байгаа яг тийм найр гавт харьцсан үн шинжний өөрөө хүртэл нэлээ халамг шинжиндээ орцсон. Дундаа ороод тий гоё байна. Амжилт хүсье. Баяр хүргэе. Баярлаа. Тий тэгээ одоо нуугдаж ийл гарч бэлдэж байгаарэ та хоёр. Тий. За ойлог. За За дараагийн баяр хүргэе. Нэг хөгжилтэй юм санаанд орчлоо. Алдарт ардын дуу чинь даваа хүйгч. Ер нь энэ хүмүүс хөгжимтэй панограмтай дуудаад байгаа юм. Би панограмтай дуулж үзнэ гэд. Нэг Ямаха хөгжимчөнд хамт дуулсан юм байна л да. Тэгснэ нэлээд чирэгдэж нөгөө хөгжмөөсөө чирэгдээд тэгснэ та чи яаваа гэсэн чинь. Йоо янзаглаад гүйцэтгэв байна гэсэн. Яг тэр шиг сая чи сайхан хөөцөлдлөө тий. Хөгжимтэйгээ янзаа хөөцөлдлөө шүү дээ. Сайхан том жирийдээ тест янз. Донд энд бас багш биелэж өгөөд бас донд хэмжээнд оруулж өглөө. Яста яалцчих нөгөө дахан дор дайхын дор хүлэг гэдэг шиг байдаг юм байна уу? Яста театрын арын албаны хүн гэдэг нь арын албаныхтай байдаг юм байна яста. Баяр хүргэе. за Арстадаг анх удаа дуулж байгааг харж байгаа би олон жил театрт хамт ажилласан. Сайхан дуулдаг юм байна. Харин ч ясаа тайзан дээр танай манай дүүгийн хэдэг шиг өстой юм шиг байна. Сайхан дээр тайзан дээр янз юм байна. А одоо харин хөгжмөөс битгий асраараа. Хөгжмөө таны барилгач юм байна уу, дууч юм байна уу, нийслэгч байна уу тэрийг харахгүй шүү тийм ээ. Дараагийн шатанд орж явбал шээ сайхан бэлдэрээ. Одоо Ярлаа. Хөргөжтэй Арстанда баяр хүргэе. Эрүүл энхийг хүсье, саруул сайхныг хүсье. Арстаа багш ярьж гинөө та. Тэн чи ярилцлагын кардор байгаа. Баян гөлгөөчүүд Манай нөгөө энэ хөгжимтэй Ямахад дуулахаар инээд төрөйдөх. Манай нэг бас нэг алдартай нэр дуучаа. Бас Ямахад дуулна гэсэн юм. Гүй та хэрэггүй ардын хөгжимтэй дуул гэсэн чи. Ямахад дуулна гэсэн. Өөрөө хөгжмнөөсөө төрүүдээ дуусчдаг байхгүй юу? Тэгсэн яав чи гэсэн чи. Йоо өстө яс явдаг юм байна. Яг л явдаг юм байна гэсэн. Яг л явдаг юм байна гэсэн. тийм байна. Энд чи араас илтдэг юм байна ерөөс. Дэмжигч эрүүл мэндийн бүтээгдэхүүн хар үрийн тосны албан ёсны борлуулагч Алхадия компани. Ассаламу алейкум. Миний нэр Хавлха Вогт Арстан Баянлаг аймгийн Өлгий сумын 10 дугаар багт эхнэр хөтөвтэй хамт амьдардаг. Би одоо энэ Баянлаг аймгийн Алтан гад сууданд Хурман хааны нэрмжид хөгжмийн драмын театрт 13 дахь жилдээ жүжигчээр ажиллаж байна. Гануурчин мэрэгжилтэй. Энэ тэмцээнд би анх удаа оролцож байна. Би одоо казак ардын дуу Дэй салдамаа гэдэг дуугаар оролцлоо. За энэ миний дуулсан дуу бол казак ард түмний мартагдж байгаа ардын дуу. Казак ард түмний ардын дуу олон төрлийн дуу байгаа. Миний дуулсан дуу бол найр дуулдаг дуу юм аа. Шүүгчд одоо сайн дуулаа гэж хүлээж авлаа. Сая одоо шүүгчүүдийн дотроос манай театрын Ахмад багч Канат ах маань урд нь чиний одоо дуугийг ингэж дуулсныг би мэдхгүй байна. Чи одоо сайн дуулаа гэж надад хэлсэн. Тэнд одоо сэтгэл өндөр байна. Дараагийн чатанд бас одоо ардын дуугаар оролцсон. Би өөрөө казак ардын дууг дуулах дуртай. Тэгээд одоо ардын дууг дууллаа. Энд тайзан дээр гарахдаа би одоо залуучуудтай өв соёлыг уламжуулж ерөөдийдээ залуучууд манай ардын дууг дуулж яваасаа гэж өсөж байна. За өнгөрсөн одоо манай Монгол ард түмний цагаан сар боллоо. Гал мөрөн жил. Энэ давчлыг ачаглаж Монгол улсад амьдардаг бүх манай Монгол ахын дүүстэй сар чиний байрын мэнд хүрвээ.
Ерөөлийн аж жаргал сайн сайных өгсөн ёрё. Одоо 3 дахь сар гараад манай одоо хаврын тэргүүн сар Наврдын баяр болно. Бүх монголчуудаа өлгөөчүүдтэй Казак түмний баяр Наврдын баярын мэнд хүргэе. Манай театрын хамт олондоо их баярлаа гэж хэлмээр байна. Дэмжигч, чанартай хэвлэл, шуурхай үйлчлэгээ хүргэгч Monlois компани. Баян хэлгийчүүд дуулж байна. Дараагийн өнөөдрийн 1-р шатны дараагийн оролцогч болох Цэнгэл сумаас оролцож буй нэгэн эрхэм залууг дуудахад бэлэн болоод байна. Ингээд өнөөдрийн баян хэлгийчүүд дуулж байна. Малчин телевизээс зохион байгуулж буй уралдааныг Наврзын баяр зориулж энэ сайхан соёлын өвийг, соёлын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа. Ёлт Кашмир Кувейт захиралтай компани хамт олондоо бас талархал илэрхийлэн дараагийн эрхэм дуучны дуугаар Айдууны мэндийг бас өргөн дэвшүүлье гэж бодож байна. Ингээд та бүхнийхээ өмнө Цэнгэл сумаас оролцож байгаа малчин Агшуулыг тайцнаа хүндгэлтэйгээр урьж байна. Алатар сонсъё. За ассаламу алейкум. Баршабай өкөгалга бүнгэж сіздерге бүгінгі жалынды сәлем жолдаймын. Алдымен қысқаша өзім таныстыра кетейін. Цэнгэл сумының 3-ші баг халқының келіп отырған қарапайым қойшы баланың өнерпазымын. Әкем аты Зәуренхан, олы Ақжол болады. Орындайтын әнімді Қажымұрат Шешенқұлының Сені ғана деген әні қабыл алыңыздар. армандардан арманға Оя салған от кеудеме дидарым Ұялаған барлығының таңданба Еркелеп күле бердің сол менің тілегенім Арман боп ән болып жүре бергін Келбетің сағындырған құдіретің табындырған жолыңда жаным құрбан Бұл өмірде сені ғана таңдадым Еркелеші мамық жаным жан жарым Ұйқы сұрап ұзақ түндер көз ілмей Сағыныш пен сен де баттау таңдарым Еркелеп күле бердің сол менің тілегенім Арман боп ән болып жүре бергін Келбетің сағындырған құдіретің табындырған жолыңда жаным құрбан Жалғыз өзім сені ойлап келемін Сағыныштан өртенеді зегім Бақыттымын болдым саған шын ғашық Тағдырымнан мәңгі айырма деп едім Еркелеп күле бердің сол менің тілегенім Арман боп ән болып жүре бергін Келбетің сағындырған құдіретің табындырған жолыңда жаным құрбан Еркелеп күле
Агшол баяр хүргэе. Уул нь гаралт маралт нь айгүй гоё байсан. Та анзаарсан уу? Тийм гаралт бол өнөөдрийн оролцогч дотор хамгийн гайхамшигтай яг урлагийн гаралт байсан гэж би бас бодож байна. Агшол бол мэдрэмж гоё байж гарч ирж байгаа нь. За дуу ямар байсныг мэдээж шүүгчд хэлнэ. За, юу гэдэг нэртэй дууны нэр? Монголоор хэрвээ утга Чамааг л ганцхан. Чамааг л би. сая л дүүл яг би өөрөө ганцхан гэж юм шиг дууллаа ш тийм ээ. Нөгөө нэг радио ингээд малын бэлчээр сайхан тавьж гоод өөрөө ингэж гоо дуулж байгаа юм шиг тий. Ерөөсө тийм хэнэггүй сайхан дуулж байна. Юу уулын талгаа хараад игээд нан уул хүн сонсомор байдаг тэр мань хүмүүс өөртөө дуулж байгаа байхгүй ингэ. За гэсэн өөрөө дуулж тэгжэл дуулж байгаа юм шиг санагдав. Би байглаасаа ийм гэнэ тэгж байна. Өөрөөсө хатан дууд ерөөсө ингээ сайхан тий. За баяр хүргэе. Ер нь сайхан холоотой хүүхэд байна. Тэр дуулчмаар хүүхэд байна. Ганцхан өнөөрөөсөө жоо амьсгаадууд зарим өнгөнүүдийг жоо дутуу авч байна. За дараагийн чадандар бол сайхан бэлдээрээ. Сайн сайхрыг хүсье. За бацаахан шүүгч маань сэтгэл хэлэхгүй юм байна. Ингээд агшол дүүдээ баярлалаа. Үнэхээр агшол гэдэг нэрэндээ таарсан цагаан зам гэж ярьдаг. Үнэхээр амьдралын зам нь бас сүүн дардан цагаан байхын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Агшол гэдэг бол казакаар цагаан одоо сайхан гэгэн зам гэсэн утгатай ийм сайхан нэртэй хүү та бүхэнд аяасаа үзүүллээ. Баян үлгийчүүд уулж байна, үргэлжилж байна. Агшолыгоо ярилцлагын цэг рүү орж байна. Эмжигч барилгын зураг төслийн AECH компани. За ассаламу алейкум. Барша баяр көлөг, барша сэнгэлдик халқым. Сіздерге бүгінгі осы кештің жалынды сәлем жолдаймын. Мен өзім осы Құрманханның театрына келіп, осы театрға жетелеген, осы өнер жолына жетелеген менің бірінші ұстазыма рахметімді айтайын деп тұрмын. Ұстазымның аты Қуатбек Бәдейұлы болады. Сол үшін мені осы өнерге жетелеп, өстіп таланттандырып, театрға шыққан жайым бар. Сол мен алғашында қарапайым малшы болып жүріп, тауда өзімдігіммен бүйтіп ән айтып, жанды даусыммен. Және содан өстіп көтеріліп, ақырындап, жанды дауыстарымызбен Ямаханмен ән орындап, халықтың арасында өстіп танылған болатым. Ол алғашқы танылған әнімді таныстыра кетейін. Сені ғана деген ән Қажымұрат Шешенқұлының Қытай қазақтарының әні. Сол кісінің әнін осы орындап, осы 2-3 жылдың алдында ғана жарыққа шығарған болатынды. Оны осы қазір Сеңгіл сұмының көптеген халқы тыңдап, осы әнімді бағасын беріп жатыр. Өзім енді Сеңгіл сұмынына болам. Сеңгіл сұмының 3-ші бағындағы қарапайым малшымыз. Әкем аты Зәуренқан болады, өз атым Ақжол. Бүгін осы өнерге бірден талаттанған соң кейін енді міне Алла қолдап кеп қалдым енді үлкен театрға да. Енді Алла қаласа әлде де биік белестерді бағындырам деген ойдамын. Оны әрине Алла біледі ғой. Үйде негізі ата-анам қолдайды. Бірінші Алланың неменесі, екінші ата-анамыздың дұғасы, және сол сіздердің арқасында міне. Осы кезде әкем де, мамам да Аллаға шүкір бар. Ол кісілер қазір сол малын бағып, сол қырда жатырмыз. Сенде сахнаға шыққанда қобалжу болды ма? Енді алғашында ондай болды енді, әрине жүрегіміз кішкене дүпілдеп, тірілдеп, аяқ қолымыз жүрек бітіп қобалжып тұрған кездер болды. Алғаш шыққан кездерде болады екен ондай. Одан кейін әк уақыт келе, кішкене әңгімеге жатылып, кішкене халықтың арасында кішкене шыққасын ет өліп кетеді екен да, адам содан кейін көп мән бермей кетеді екен. Сенің бұл алғашқы сахнаң ба? Бұл негізі алғашқы сахнам емес, былтыр осы 3 айдың 6 күні әрине наурыз айы кезінде өзімнің осы тақырыбы Сені ғана атты жеке кешімді қойған болатын. Сеңгіл сұмынына, халқыма, көрерменіме, өзімнің сұмыныма қойған болатындымын. Мен өзімде бір арман бар, сол арманымды да айта кетейін. Алла қаласа осы Лаңғу, Сақсай, осы Баян-өлгей аймағының, осы Құрманханның осы музыкалық драма театрына да бір жеке өзімнің туындымды, кештігімді қоямын ба деген бір арман бар. Әрине оны енді бәрін Алла біледі. Халық болғанда маған негізі өсетін бала екенсің, өнерді қуып
нас өнөргөн аяралмаадгийн гэстэр көп бол харин. Бэргстэр айтта айн тустармыз нас өнөргөнд жалга әлі биік сахналардан көрінген туыстарымнан, достарымнан айттар ені. Наурыз мерекелеріңіз құтты болсын, ұстарыңыз оң, ақтарыңыз мол болсын енді ағайын. Эмжигч Баяулгын аймгийн авто замын ашиг сүтэн Жол компани алтан шар зам өлзийтэй байг. Юмны хөөрхнийг хэлэх шиг сайхан юм байхгүй, сайхныг хэлэх шиг гоё юм байхгүй. Хүмүүний орчлон дээр үргэлж нэгэндээ урам хайрлаж, нэгнийгээ хайрлаж, нэгнийгээ хүндэлж явах шиг сайхан зүйл байхгүй. Ингээ баян үлгэжүүд дуулж байна. Энэхүү уралдааны маань гол зорилго ч гэсэн нуугдмал авьяасыг илрүүлэх, түмэн олонд одоо тод болгох, тэрний хажуугаар одоо баян үлгий гэж Казак, Уранка, Тава, дөрвүүд ахын дүүс, угсаатан үндэстнүүд эвлэн байдаг аймгийн энэ сайхан ард иргэд дотор ямар олон авьяаснууд байдгийг үзүүлж байгаа. Баян үлгэчүүд дуулж байна. Уралдаа маань үргэлжилж байгаад уулахад таатай байна. Энэ уралдааныг бас сэтгэлээрээ бодоод ивент тэтгэж оролцож байгаа. AIH Ербол Ахмедийн Ербол захиралтай барилгын зураг төслийн компани хамт олондоо бас энэ дашранд баярлаж байгаагаа талархаж байгаагаа илэрхийлж дараагийн оролцогчийг та бүхэндээ өөрийнхөө бэлэн болоод байна. Баян үлгэчүүд уулж байна. Уралдааны дараагийн оролцогч Эрхэм мөндөд Мэриканы Заригхан гэсэн залуу маань Баян үлгийн аймгийн Дэдүүн сумаас оролцож байгаа юм байна. Малчин залуу маань та бүхэндээ мөн адил ардын дууг одоо төлөвлөхөд бэлэн болоод байна. Ингээд Казак түмэндээ нарны баяр, Наурызын баярын мэндийг хүргэе. Казак дууг малчин телевизээр сонсож байгаа эрхэм Монгол ахын дүүстэй ч гэсэн аж аргалыг хүссэн энэхүү Дэдүүн сумынхан авьяастан Заригханыг урьж байна. Ассаламу алейкум барлықтарыңызға. Барлықтарыңызға бүгінгі шинжалымды сәлем жолдаймын. Мен Баян үлгі аймағының Дэдүүн сумынан келіп тұрмын. Дайындап келгенім алыс жердің қиын-ай.
За баяр хүргэе. Зарган дүү маань дэлгүүн сумаас хүрэлцэн гэж оролцож байгаа. Ингээд сүүгчдийнхаа сэтгэлдлийг сонсъё. Алуу түрүүнийх нэг хөдөлгөөнийг яваад хаа аргашаа явдаг тэрээс тренд идэв шүү. Дүүгийн хөдөлгөөс алс Алшилдэн қиына. баяр хүргэе. Үзэгчтэй алгаши. За баяр хүргэе. Жох өнгө алдаад байгаа болохоос дажгүй. За дүүд амжилт хүсье. За хоёр шүүгч маань Мөн адилхан өнгө алдаж байна. Ягаад гэвэл амьсгаа жоохон хөрөхгүй байгаа. Энэ өнгө алдна гэдэг чинь голдоо амьсгаанаас болдог шүү дээ. Тийм учраас дараагийн дуунуудаа сайн бэлдээрээ. Ер нь дуужхмар хүүхэд байна. Амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. За тайцтайгаа харьцаж байгаа боломжийн шүү. Дараагийн удаа бас сонсохыг хүсэж байна шүү. Баярлалаа. Тэгээ амжилт хүсье. За Зарганд баярлалаа. Тэгээ дараагийн шатанд орж ивэл амжилт хүсье. Сайн бэлдэж орж ирээрээ. Ингээд ярилцлагын цэг рүү дүүгээ өрж байна. Дэмжигч Баян-Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний Цамгар өгөөж компани. Ассаламу алейкум телевизорындағы көрермендер. Мен мейрамхан Акелин Заркан Делвин сумынан келдім. Аймақтан 150 километр арақашықта ұзақ. Делвин сумында ата-бабамыздан бері сол жерде мекендеп өсіп келе жатырмыз. Сол жерде малшы отбасында дүние көп. Малшы отбасында дүние көп. Қазір сол жерде тіршілік етемін. Мен бұл хабарды радиодан естіп, сол арқылы тізімделдім. Бұған себеп болған отбасым және үй ішім маған осыған тіркелуіме себепкер болды. Бала кезден бері үлкен сахнаға шығу арманым болған. Бұл екінші реткі шығуымыз театрға. Аздаған қобалжулар болды, үлкен төрешілер болды, басқалай қалыптар болды дегендей. Төрешілердің бағасы негізі жақсы болды. Тамағыңды түзе, әніңді тағы да таңда дегендей. Бұл алыс жердің қиынай деген әнді таңдау себебім бірінші тамағыма келеді, екінші ел жерін сағынған кезіндегі ата-бабаларымыздың жырғаған әні болғандықтан осы әнді айттым. Қазақ атамыз көшпенді ауылы болғандықтан алыс жердің қиынай деп ары бір көшкенде соған арналған ән болғандықтан. Мен осы жерге дейін қолдап келген отбасыма, бала-шағама, үй-ішіме рахмет айтам. Және бізбен бірге сайысқа түскен барлық қатысушыларға сәттілік тілеймін. Наурыз мейрамдарыңыз құтты болсын. Дэмжигч хот хоорондын тээврийн Аман автотранс компани. Эрхэм хүнд үзэгчдээ баян гөлгичүүд уулж байна. Уралдаа маань үргэлжилж байна. Өнөөдөр 3 дугаар сарын туршид та бүхэндээ цэнгэр дэлгэцээр хүрч байгаа баян гөлгичүүдийн энэ сайхан дуулж байгаа дууны уралдааныг үзэж байгаа эрхэм малчин телевизийн үзэгч та бүхэндээ бас баян гөлгичүүдийн өмнөөс гүн талархлыг илэрхийлэхэд таатай байна. Ингээд дараагийн оролцогчтой бид урьж байна. Манай оролцогчид ихэнх нь залуучууд байгаа бол одоо дараагийн оролцогч маань бас нэлээд одоо ахмад насны төлөөлөл болж одоо оролцож байгаа эрхэм хүнийг би одоо урих гэж байна. Ингээ энэ хүнийг урихын өмнө бас өнөөдөр баян гөлгичүүд уулж байна. Уралдааныг дэмжсэн Баян-Улгийн аймгийн социал-демократ Монголын залуучдын холбооны тэргүүн Ханган Давренбек дүүдээ бас энэхүү төслийг, соёлыг дэмжсэнд баярлалаа гэдгээ илэрхийлээд Баян-Улгийн аймгийн өндөр настан, Өдгий сумын өндөр настан, эрүүл мэндийн тэргүүний ажилтан, ардын тэргүүний авьяастан, алтан гац цодонд гүлнэр ихчигээ би хүндгэлтэйгээр тайзнан урьж байна. За амжилт хүсье бэлэн үү? Сандарч гинөө? Микрофоноор та ярьж, микрофоноор ярьж. Тий гоё шүүгчтэй өөрсдөө үзэгчтэй танилцуулаад. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Миний нэр Хайнидын Гүлнар. Би эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллаад одоо тэтгэрт байгаа. Миний дуулах дүү бол Салавивын хөгжим Пад Москвоны бичээр дугаараа барих гэж байгаа.
в саду, даже широки. Слезы замерли до утра. Если б знали вы, как мне дороги подмосковные вечера. Если б знали вы, как мне дороги подмосковные вечера. Речка движется или движется, все из лунного серебра. Песня слышится и не слышится, ведь эти вечера. Песня слышится и не слышится, ведь эти вечера. Что ж ты, милая, смотришь искоса, низко голову наклоня? Трудно высказать и не высказать, ты тоской милая. Трудно высказать и не высказать подмосковные вечера. Спасибо вам огромное. Желаю вам счастья. Спасибо, спасибо. Аплодисменты, уважаемые зрители. Яа. Тэр наяад онд Оросд явж исэн маань санаанд ороод тэгээд гоё тий. Гоё байна. Гүлнэрэгч сайхан байна. Өнөөдөр манай баян хэлгчүүд дуулж байна дээр бол дандаа казак, одоо уртын дуу, монгол дуу явж исэн бол тийм ээ. Анх удаага нэгдүгээр шатны оролцогч маань бас тийм ээ. Энэ сайхан насан дээрээ, ийм сайхан буянтай насан дээрээ Монголынхон эрүүл мэндийн салбарт зүтгэжсэн энэ хөдөлмөрт ардын тэргүүний авьяастан тийм ээ алтан гац зодонтой Гүлнар эгч маань үнэхээр бидэнд бас нэг сайхан Орос дурсамж. Орос гэдэг бол бас Монголоос нэг хол юм биш. Бидэнтэй маш ойр байдаг дурсамж учраас Подмосковный вечер гэдэг энэ гайхамшигтай алдартай дуулсан танд амжилт хүсье. Ингээд та бид хоёрыг шүүгчд маань хэрхэн үнэлснийг хоёлаа цуг байж байгаа сонсъё. Сандраад хэрэггүй би таны дэргэд байж байгаа. Дүүчин найдвартай төвшиг болно. За юу ихчээ. За ингээд шүүгчдэрийн сэтгэлийг сонсъё. За сайн баяр өгөхлөөрэй. Танд их баярлаа. Ингээд ийм наснда залуучуудад үлгэр жишээ болж алдан тайзан дээр гарч дуулна гэдэг чинь бас хүний зориг, хүний бас ур чадвар гэдэг. Сайхан танд баяр хүргэе. Дараагийн шатанд орвол танд амжилт хүсье. Баярлалаа. Сайхан дуулж байна. За хоёр шүүгч маань санал өрөө бэлэгт ерөнхий шүүгчийн Тэр оруулгын аккорд тэр орж байгаа хэсэг ерөөсөө алдахгүй орж ин шүү. Мундаг биш тэгч. Айгаа мундаг байна. Би алдчихгүй тэгээд эндээс бас тэгээд ясан юм. Баяр хүргэе ихчээ. Баярлалаа. Аргуултаа эмнэлгийн салбарт ихчээ ямар ажил хийж байсан эмнэлэгт? Би өрхийн сүвэлгч гэж байсан. Тийм мэдрэмжтэй баг. Түрүүнд бас манай эмч айгүй гоё мэдрэмжтэй дуулж байсан. Ер нь эмч сүвэлгч нар айгүй их мэдрэмжтэй байдаг. Айгүй анхаарал сайтай байдаг. Баяр хүргэе ихчтэй.
Баярлалаа. За. Гүлэрэгчтэй эрүүлийн хурд наслахыг хүсье. Ингээд өнөөдөр бас Малчин телевизээс зохион байгуулж байгаа баян гөлгөөчүүд дуулж байна хэмээх Наврузын баяр зориулсан Монгол даяар үзэгч дүмэнд хүрж байгаа энэ сайхан одоо уралдаанд тийм ээ цаг гаргаж өөрийнхөө ингээд бас түмэн олон үзэгчдэд хүндэтгэл үзүүлж ийм гоё нандин дурсамж нандин сайхан дууг өргөсөн таньдаан эрүүлийн сайн сайхан бүхнийг үзэгч дүмнийхээ өмнөөс хүсэн өрөөё. Баярлалаа. За ингээд таныг ярилцлагын зэг рүү урьж байна. Дэмжигч Аруудана компани. Түрк чанарыг Монголд. Сайн байцгаана уу хүндэт телевиз үзэгчдээ. Өнөөдрийн мэндийг хүргье. Би бол Баянүлгийн аймгийн Өлгий сумын Эстгор багт амьдардаг Хайны Довтой Гүлнар. Эрүүл мэндийн газарт нэг 36 жил ажиллаад тэтгэврт гараад одоо 12 жил болж байна. Тэгээд энэ малчт түмэн дуулж байна гэдэг одоо зардыг үзээд сонсоод энд бас нэрээ бичүүлээд хөрөөд ирсэн байгаа. Тэгээд сая дуулаад гарлаа. Сая Савивийн хөгжим Пат Москоны вишэр гэдэг дуугаараа яваарсан. Тэгээд яг хөгшөд сайн хүлээж авлаа. Намайг дэмжсэн бүх зэрэгтлэлд байгаа сууж байгаа үзэгчд түмэнд баяр хүргэе. Баярлалаа гэж хэлье. Дэмжигч Баян-Улгийн аймгийн Авто замын ашиг сүтэн Жол компани. Алтан шар зам Өлзийтэй байг. Баярлалаа эрхэм мөндөд үзэгчдээ. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Малчин телевизээс зохион байгуулж буй баян гөлгөөчүүд дуулж байна. 21 аймагт хэрэгжих энэ төслийн маань хамгийн анхны аймаг болон Монгол түмэндээ Наврузын баярыг тохиолдуулан хүргэж байгаа. Өнөөдрийн баян гөлгөөчүүд дуулж байна уралдааны өнөөдрийн дугаарын 5 оролцогч маань та бүхэндээ ая дугаан хүргэлээ. Та бүхний үдшийн амралт таатай байж өдөр болгоныг хүссэн бүхэн биелж байхын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлмээр байна. Эрхэм мөндөд үзэгчдээ дараагийн дугаар хүртэл түр баяртай. Дараагийн дугаараар дараагийн оролцогчдын гайхамшигтай үзүүлбэрийг бүгдээрээ хамтдаа үздэцгээе. Шүүгчдээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ баян гөлгөөчүүд дуулж байна.